Sky Media шинээр Hot Series багцтай болжээ. Hot Series багц нь Ази, Европын шин шилдэг олон ангид кино цувралдаг багтаасан ба бид бүгдийн сэтгэл шингэж үлдсэн хуучны хитүүд мөн хамгийн сүүлийн өндөр үнэлгээтэй олон кино цувралуудаар дүүрэн юм. Жишээ нь энэ 7 хоногт Намиб, Хуульчдын гудамж, 100 дурсамж, давтлагын бүлгэм, Love Your Enemy зэрэг цуврал шинээр нэмэгдсэн ба мөн Reply 1988 цувралын 10 жилийн ой нэвтрүүлэгт мөн орсон байна. Бүгдээрээ хайртай цувралынхаа 10 жилийн ой нэвтрүүлгийг үзэх нь байна штэ. Sky Media Go Plus цар бүр шин шилдэг цувралууд тогтмол нэмэгдэх тул Sky Media-гийн Hot Series болон Go Plus-ийн Basic Plus багцуудыг сонгоо үзээрэй. За тэгэхээр юу 2026 он маань гараад ажил хичээл маань ундраад эхэллээ. За тэгээд мөн манай 2026 оны анхны бичлэгээр бид нар та бүхэндээ саяхан гарсан шинэхэн K-драмаануудыг сонирхолдог байгаа. Тэгвэл энэ удаагийн бичлэгээр Love Your Enemy гэх нэртэй ёстой хөөрхөн хөгжлөө драмаг ярьж өгөхөөр бэлтлээ. Гол дүрийн эрэгтэй жүжигчин маань манайд андахгүй баха. Дуудлагын баатрууд, хаан тулс гээл зөндөө киног нь манайх рекап хийсэн дээ. Энэ жүжигчин маань сүүлийн 2 жил нэлээд шахуу хуваартай ажиллаад кино болгонд амжилттай яваад байсан чинь хажуугаар нь бас ийм өрхөн драма төрөл тоглосон байжээ. Бидний байн хардаг акшн дүрүүдээс нь төсөөр жаахан дөнгөөж юм шиг иннээтэй дүрд энэ удаа тоглосон байлаа шүү. Ингээ бүгдээрээ лайк сабаа дараад бичлэг рүүгээ орцгоё. Ахлах сургалт байсан үе зүудэл сэрсэн гол дүрийн эмэгтэй маань учиргүй ууралсаар л өглөө эхлүүлдэг байхгүй юу? Уг нь хүн чинь хаа байсаа 10 жилийн үе зүудэлжил нэх уурлаад байдгүй шүү дээ. Ингээс ирсэн гол дүр маань ямартайч бэлтгэлийн хувцас өмсөөл дугуй нь гарваа. Гисэн чинь гүү байсан байна. Тэр чигтээ ажилдаа л яваад өглөө. Манай ч багш юм байна шүү дээ. Хүүхэд байхдаа сурч байсан сургуультай одоо биеийн тамирын багшаар ажилдаг болж таарваа. За тэгсэн эдийн сургуулийнхаа захирал санхүүгийн асуудлаас болоо суудлаа гэж байгаа гинэ. Оронд нь суугаар болсон хүн нь сургууль соёл санаархаагүй оронд нь энэ газрыг авч ашиглах гээл байгаа юм байна л да. Тэрэнд нь санаа зовсон захирал сургуулийнхаа газрыг тэгж алдахгүй гэл бөөн хурал цуглаан болсон түмэн завгүй байцгааж байна. Юун хүн яах гэж сургуулийн газар дээр өөрийн барих гээд байгаа вэ гэхээр энэ түүх нь ингэж эхэлж байжээ. Саяын сургуулийн захирал өвөө болон газрыг авах гээд байгаа хүн гээд энэ хоёрын төрөл садангууд хэдэн үеэрээ нэг нутагт амьдарч ирсэн юм гин. Бүр дээр үеэс л захирал өвөөгийн өвөг дээд зингэрт ажилладаг байсан туслах нь гинтл өөрөө үйлдвэртэй болж баяжаад яваад өгжилдээ. За тэр нь яах вэ? Гол нь энэ захирал өвөө. Одоо сургуулийн авах гэж байгаа өвөө хоёр л залуудаа нэг эмэгтэйд хамт сайн болчоол улаан шорон дээр тоос манартал зодолж исэн юм байна. Тэргээл нэг хэдэн үеэрээ өстэй яваа эдэргээл байгаа болохоос мань хоёрын хувийн л асуудал юм байна штэ өгнө. Дээр үед чинь тэгэл нэг охин сайн боловчгүй сайхан зодолтой ол уучраа олчдаг амарч байж үдээ. Одоо манай Дэлгэр баяраа хоёр шиг л. Тэгэл тэр үе зодуулсан гар нь өвгөн болсон ч зуусан хിവэрээ явж одоо өшөөгөө авахга ирсэн байгаа нь энэ юм байна. Ядж хахад энэ хоёр ч бүр хүүхэдтэй болсон ч тохиоллоор яг адилхан нэр идрүүгөө тавьцаа. Тэрэндээ хүртэл ус санаастай. Одоо сургуулийн газрыг авах гэж байгаа энэ өвөгийн хүүн бүр том болоо гадаад сайхан ажиллаж байгаа юм байна уг нь. Харин захирал өвөгийн ач охин саяын биеийн тамирын багш бол таарлаа. Энэ хоёрын нэрийг л яг адилхан өгчөлтэй. Сургуулийн асуудлаас болоод тамирын багш сэтгэл санаа жаахан тиймэрхүү явж байхад хамт ажилладаг багш нар нь ардур хов яриастай бас. За тэгсэн шин захирлын хажууд наалдаад яваад байсан энийг цагаан толгойтой туслах нь бас зүгээргүй маа. Ардур мөнгө төгрөг идэж гүгээл болдгоо нэм бактери шиг л нөхөр бахна. Мань хүн хов утгад захирлынхаа хүү гадаад руу явуулчаал эзүүд нь дураараа дүргээл сууж исэн байна л да. Тэгсэн тэр хүн хил үггүй байж байгаа л гинт хүрээд ирсэн байхгүй. Ингээ хамаг булхааг нь илчлээл хөөгөө явуулчихж байгаа. Энэ хөрчнөл одоо мань тамирын багштай нэр нэгтэйгээд байгаа хүн шүү дээ. За тэгсэн нөгөө тал сургуулийн хинд өгөх тал дээр тузын гişүүд нь хуралдаад захирал өвгийн өстөн дайсанд өгөхөөр шийдэгдэж бөө юм болох нь тэрэ. Нөгөөх нь ячгаад хурал дээр нь хүрээд ирсэн үг хайжууд бол битүү хэрвэл. Ингээ эртний дайсандаа сургуулаа алдахаар болсон өвөө маань бүр даралтны хэсэл унаад өглөө хөрхий. Дээр тэр охины булаацалдаагүй байсан бол ингэхгүй шүү дээ. Энэ шин закинч тэр нэхэл хатуутай байсан. Ингэж олон жилийн ус хонзонгоо авч чадсан шин закин маань жигтэйхэн баяртай гэртээ ирсэн чи хүнч гадаадаас ирсэн зогсож идэггүй мүү. Эрэхтэй бүр туслах өдрийн хөөж тугаа явуулсан болохоор одоо өөрөө тэр ажлыг хийгээд сургууль дээр очиж ажил гэдэг багхгүй юу. Тэгсэн мань хүн ёстой гүүш өөл хийж байна. Хаа очиж аавынхаа хүүхэчиг өшөө авалтай ажилд орооцолдохгүй санаатай. Ингээд аавыгаа шоолж байгаа л хөгдөө гарлаа хөрхий. Нөгөө талд хусагдсан закин маань сэтгэлээр унаал гударсан сууж гинөө. Хаа очиж ач охин бас их хантай юм. Одоо өвөө нь хусагдсан юм чинь тэр сургуульд ажиллаад яах юм. Ажлаасаа гараад өвөөгөө аваад өөр хот руу нүвээл гэж байна. Тэгсэн өвөө бол үгсэн ч нутгаа орохгүй шинжтэй. Ингээд хоёр талд нэг нь ажилласаа гарна гэд нөгөөх нь яасан ч тэр сургуульд очиж ажиллахгүй гэвэсэн хоёр маань арай ч бас бие биенээ танихгүй байлгүй дээ гэсэн чинь бүр танихаар барах уу. Манай хоёр чинь өвөө аав гэлтгүй хар багасаа дайснууд байсан юм байна штэ.
Аль цэцэрлэгт байхаас л нэг нэгэ үзэхгүй үстэлцдэг байсан хоёр маань сургуульд орсон ч хэвээрээ. Дээрэс нь огн л өөр болохоос яг адилхан Живон гэдэг нэртэй юм болохоор ангийнх нь ч талцаж өрсөлдүүлээстэй. Ингээ ахлах сургууль төгсөн төгслөө дээр дороо орж алдсаар ирсэн юм байна. Одоо тэгээд уулзалгүй олон жил өнгөрөө ажлын байран дээр гарч том болцгоосон ч дотроо 100-аас та байгаа нэлт. Ямар тач ахиж таарах хүчлэг үйл байгаа л та. Ийхүү олон жилийн дараа нутагтаа ирсэн эрэгтэй Живон маань 10 жилийнхэндээ уулзгаар болжээ. Цаадуулан ч 2 Живоныгоо шал өөр болцгоосныг гайхаж яриастай. Эмэгтэй Живон толгой сайдаа дээрээ сайн сургууль төгсөө том газар ажиллаж байснаа гинтэл хуучин сургуульд тамирын багш хийхэр болов шал өөр зантай болсон гэх юм. Харин эрэгтэй Живон хөөрхөн хөвгөлтэй зантай байсан байж одоо шал муухай аштай болсон байна л гэж байна. Ингэж хов бадж байгаад найз нь гинт эмэгтэй нь эрэгтэйгээ танихаа ойлцсон бүр санахчгүй байна лээ гэж ам алдчихдаг байхгүй юу? Тэгсэн мань хүний хамран сарталцаал шилэн үзэн таталтаад эхэлвэ. Байдлаа тэр намайг санахаа байсан уу гэж бүр сүйд. Ингээ бүр ууж исэн юмдаа хахац зал шаран гоцолцоол босоо явлаа. Нөгөө талд эмэгтэй Живонч бас найзтайгаа буу алаа сууж байна. Цаатхан ч энэ олон жилийн дараа тэр нутагтаа эргэж ирнэ гэж юу вэ? Чи зүгээр ажиллаа хий идэргээл сумлаа сууж байна. Ингэж хар шөнө хоёр талд сумлагдсан Живонууд маань нэгэн сургуультай үлдэж багшлахаар болоод нөгөөх нь захирлын ажил томилогдохоор болоод усан борооноор бүр ширүүхэн шийдээл авах цэр. Ёстой л үр удмаараа л өстөө болсууд юм да. Шүнжин бороонд гүцэн үн чи өглөө нь халуураас ирдэм байгаас тээ. Тэгэл орноосоо босвоогүй харааны линз минзээ усан дурсгаал үнэн бүтлгүй өглөөг эхлүүлж байгаамаа. Хэцүүхэн байна да. Ямар тач харааны шилээ зүүж аваад ажилдаа явлаа. Өдөр нь хичээлээ орж байсан хүн чинь хүүхдүүдийнхээ шидсэн бөмбөд оногдол бүр унаад өглөө. Нөө шилмэл байхгүй хуг. Манай энэ ядж байгаа нилээ хараа мутан байна. Нөгөө талд шин Заки маань ч ажилдаа ирж явааны. Өстхөн өлийн даван дэр гихчээр мань ойдгэл яг таардгүй мө. Халуурсан дээрээ харааны шүлгээ явж байсан багш маань өнөөхөө танихчгүй хальт мэдлээ л өнгөрт юм байгаа. Тэгсэн нөгөө чамааг бүр санахчгүй байлаа гэж найзаасаа сонссон гарын маань шилэн үзүүгээр таталтаал эхэллээ. Ах угнаа өөрийгөө энэ олон жил толгой дотор нь төрөөсгүй амьдрсан ухааны элийн ботсон байсан юм байна л да. Тим хүн танихгүй байгаад байхаар бас аргачгүй юм байна. Ингээд манай хоёрын сонзонгийн эхлэл болсон ахлах сургуулийн үе рүү аваач чинь. Хөөе тэгсэн мань хоёр харин ч амар дотно л байсан юм байна шүү дээ. Худлаа нэг нэгэндээ дургүй өдргээл байд юм байж өдөржин шүнжин цог хэлхэлдээстэй. Ангийн ажил, багийн ажил гэж төрий барайл нөгөө 0 орсон цуг гэдэг шиг мөнхийн хамт яваастай. Дээрээс нь нэг нь унаа бэртгээд авж яваа шархын цэвэрлж өгч мөгөөл ийм байхад хин энэ хоёрыг дайсан гэх юм. Анзаараад хаад сог овогтой эрэгтэй Живоны эмэгтэйтэй талтай байгаа байхгүй юу? Энэ хэд байсгал сурагчдын зөвлөлийн хурал идэргээл хэлхэлдэн за. Тэгсэн шинээр орж исэн нэг хүүхэд юун овогтой эмэгтэй Живонд нь олонний нүдэн дээр сайн гэдгийг хэлээл авдаа. Мань хүн улаан цай харамлаастай. Автобусанд явсан ч араас нь дагаж яриаг сонсож уурлаастай. Өчтөр сэтгэлээ ижлээд байсан хүүхдтэйгээ уулзаж байсан ч араас нь нууцаар дагаастай. Ийм байхад хин сайн биш гэхэвдэ. Ашгүй юун Живон маань нөгөө хүүдэд зөвшөөрөөгүй л юм байна. Үерхэх сонирхол алга гээл найзуудаа ирждэг байхгүй юу? Тэгсэн ганц тэр хүүгээр цогсохгүй ерөн сургуультай хүүгээдийн дунд нэлээд алдартай байжээ. Өөрний хүү бас асуугаал байсан гэдгийг сонсчод мань сог Живон бүр боож өгөхнэ. Шалгалт шүүлэг дөгчөөд байхад юм үерхэх эдрийг яриад байгаа энэ гэл өнөөхөөгөө загнаа унлаа. Цаадах нь би угаасаа асуулгүй нэгт ортог байхад өөртөө санаа зов гэж уурлаастай. Ингээ мань хоёр шалгалтын дүнмээрээ уралдаж бооцоо тавихаар болжээ. Эмэгтэйний ялгуул ихшээ гэж дуудуулах юм гинэ. Тэгсэн эрэгтэйний ялгуул надтай үерхээр л гэж авсан. Ийм хэлт байхтал цаадах нь ойлгохчгүй бүр бүтэхгүй. За тэгээ хэдэн өдөр хоёр тал сунж унтлаа л хичээл хийж байгаа харагдаж байна. Зүгээр ч хичээл хийчихгүй бас нэнийгээ өдөж хоргоогоостой. Тэгж шалгалтын хариуч гарч хар хурдаараа гүйж ирээл харахад эмэгтэй төрүүлсэн байдгүй мүү? Мань хүн бөөн гонь готрал. Оройн тараад явж байхдаа нөгөөх нь ичийн дүү мөг байл өдөөстэй. Тэгсэн манай хүн нэг л бишээ. Явж байсан автобуснаас нь чирж буулгаал нэг газар аваад ирж байна. За тэгээд их л эвгүй өөрлөгөө татаал үлдлээ. Энд яг юу болсныг мэдгүй ч манай хүн тэр 20 жилийн өмнө хаягдсандаа одоо бол ус сана гэж баймааргүй л юм. Ямар тач буцаад одоо өрөөгөө шилжчихлээ. Сог Живон маань дүнг шинэ ажилдаа ирвүүгүй юу? Баахан багш нарын мэдээл цуглуулж харж мараал. Хотлоо дундаас нөгөө Живоныгаа хайгаал авахгүй юу? Тэгсэн хичээлийн цагтаа гэж бүртгүүлчэл гадаа талбайд байхгүй болохоор нь хайгаа яваа очтын байгаас тээ. Тэгсэн цаадах нь халуураа хавтцсан багш нарын өрөөнд байдгүй мүү? Энэ маань бас их эвгүй зүүзүүлээд унлаа. Мань хоёр 10 жилд яг үерхсэн байгаа байхгүй юу? Хосуудын уулсдаг газар нэгнийгээ хүлээгээл сууж муугаар зүүдлээс ирж байна. Тэгсэн зүүдэндээ хүлээж исэн хүн нь яг өмнө ирсэн зогсож идэггүй мүү? Хажуугаар нь дүүрэн хүн амтан байхад мань хоёр амар бие бинийгээ таниал эхэлчлээ. Тэгснээ эмэгтэй Живон гараа явуулаад барыг илж таалгаал унуудаа гэсэн байхгүй. Дөнгөж ирсэн захирлыгаа чимхээл авсан. Олон жилийн дараа уулзсан ч барьж ав зодтолдох нэ энэ хоёр маань бүр.
Дараа өдөр нь юн баг шин захирлыг хэвтэрт ортолон зодсон. Одоо шорон суугч байгаа эдэргээл сургуулийн хүмүүс ярьж өгч байна. Тэгсэн манай хүн бас арайч хэвтэрт ортолон зодчихгүй юм шиг байгаа. Энэ зүгээр л явж байна. Цаа чи өчтөр зүүдлээд байна гэж бодоод тэгж чимснийгээ дараа ухаан орчвол нүдэндээ ч итгэхгүй хид хид түлхэж унгачаал гарааг үччихлээ. Тэрийг нь сургуулийн хүүхдүүд бас айхтар дэгсдүүл ярьж байгаа шүү нэрэ. Нөгөө талд сог захирал чимхүүж түлхүүлсэндээ шаарлахаа болдгүй. Тэгсэн ээж нь явж аавгаа эргэлгэж байна. Зүв зүгээр байсан хүн яасан бол гэсэн чинь нөгөө бороотой шүн гинт орж ирсэн хүүгээсээ цоцохдоо шалан дээр савж унаал хамаг хөл гараа хуглаа ачиж. Гөөм бүтлгүй хүмүүс юм аа нэр. Ингээ аавгаа ирэхчээ шинэ ажилдаа орсон захирал маань тэр сургуулийг бүр самарж гинөө. Хамаг хөтөлбөр эдрийн сольж өөртөө багш нарыг дуудаж хуралдаад алхаар шийдчихэл дээ. Гэхдээ ажаад байхад бас тийм буруу юм хийхгүй л байгаа л та. Тэтгэлгийг мөнгөтэй айлын хүүхдүүдэд өгөх нь боловч эрэг тэгж тараанаа л гэж байна. За тэгсэн энд өчигдөрхөн захирлаа бараг зодсон юм багш маань хуралд орч чадахгүй үүдэнд нь өстой атсан шалаанд орсон зогсож гинөө. Ядж хахад мань хүн дээр согтуудаа энэ нэг хамт ажилдаг багштай сэтгэлээ илчилсэн байна штэ. Цаатхан дөрвтэй хариу хэлээг болохоор бас ичиж хүүгээстэй яац хэцүү амьдрал байж таа. Аргагүй ихэнд хурал руу явж орчоод үгийн зүрхүү захиралтайгаа хэрэлдээл олон төмний нүдэн дээр дунд хурам муруу гаргалзаал аллаа энэ хоёр маань арайч бас өсөлцөө авцсан. Зүгээрээсээ амьдралд нь орж ирсэн гайхмуу сэтгэлээ сэргээх гээл ганц найстайгаа хов бадсан чи өнөөх нь яж байгаа шин захирлаа крашлцсан байх юм аа. Өмөөрөө л үхлээ бүр. Ингээ ядаж ойрхон өвөө дээрээ очиж өдрийн хоолоо идэх гээл хүрээд ирлээ. Өглөөнөөс хойш 9 бусын юм туулсан хүн чинь ганц өвөө дээр ирээл эргэлтийн багаас тань ч одоо. Явж очивол араас нь тэврээ авсан чинь нэг л биш ээ. Гидс гүзэнч байдгүй, ялчгүй л өвөн биш шүү. Хэн байдаг үлээ гэж харсан чинь очиж сог захирал. Цаатах навхандаа өвөөтөн сургуулийн асуудлаар ярилцах гал ирсэн байна л да. Тэгсэн өвөө зүлэг усалж яваал цоцсондоо уцацаа хичиж. Ингээ хувцас хатангаа өвөнгийнх нь юмыг өмсөөл айлын хөргөж ухаал зогсож байгаа царай нь энийг нэ. Ганц өснөг нь хүү байхад өвөө ингэж гэрте байлгамаар юм даа өгнө. Тэгсэн мань хүн өвөөг нь зад найрцсан байх нь байна. Зөнөг ааваасаа өөр бодолтой сайн хүү байна л болсон суужийн цаатах нь. Ингээ бүр идээд гуруулаа хоолохоор болоодглоо. Эдний аав тэр сургуулийн газрыг авч гольфын талбай барих гал байсан юм байна. Хүүн харин төрлөх сургуулаа өөдөн татгал ирсэн шиг байгаа. Цайны цагт дуусч өвөөгийнхөө зэрэг гарч исэн хоёр маань замдаа нэг юм тохиролцоод авлаа. Яг тэ хин хинийхээ нүдэнд харагдахгүй бай эдэрлэж аахгүй юу? Ингэж хэлээ боломж эргэж амжаагүй байхад ангийнх нь багш нь бариад ирсээ чаваас. Төгсгсөн шамдрын бүгд л амжилттай авцгаагаа бүр захирал болоод эргээ ирсэн гом баяртай байгаа юм гинэ. Энэ хоёроос маань гадна бас нэг багш хам сурч исэн байна штэ. Уг нь юм багшийн сайнаас байсан л гээд байгаа. Одоо жоох их цантай болцсон мó яасан битгэхгүй. Тэр цаан сууж байгаа эмэгтэй багш маань зүгээр захирлыгаа крашлаад харах гэж ирсэн гинэ. Тэгснээ бас дуугүй суухгүй. Манай хоёр ахлах ангид ямар байсан эдэргээл шалгааж байна. Багш нь ч энэ хоёрыг хон чон байсан гэж шоолоостой. Тэгснээ нөгөө төгсөх шалгалтын боосны талаар яриа эхлүүлж харин сандргадаг байна шүү дээ. Энэ хоёр маань хүний нүднэр хон чон шиг хэрнээ гэртээ арай бас хурган бие бинийгээ бодоостой. Зүгээр банцандаа л хэрэлдэт байсан юм шүү арга. Дараа өдөр нь шин захийг бас сургууль дээр хүрээд ирсэнд манай багш хараагаастай. Огн захирлууд нь ингэж ойр ойрхон ирдгүн байна л да. Ганц найз нь харин баярлал сүйд. Краш нь ойр ойрхон харагдаад байгаа ч тэгээд одоо аргагүй үсттэй. Мань захирлыг алхаж явахад нь араас нэг солонгорсон нөхөр дайрах нь холгүй ирж байна. Юм хүн блэ гэсэн чинь шин дадлагын багш юм гин. Гилтаас нь л нөхөр байна бурхан минь. Энэ нөхөр нь одоо юм багш дээр маань дадлагчхан гинэ. Өөрөө учиргүй баяртай ах шиг байгаа. Өмнө нь юн багштай таарж байсан л болтой. Даан цаатах нь мангаагаад таньдгүй. Тэгсэн юм багшаас бусд нь таниад бүр сүүжүү, нилээн алдартай усан сэлтийн тамирчин байна л да. Бэртэл авснасаа хойш спортоо орхиод одоо багш болох гайл ирж байгаа царай л юм байна. Мань хүн бас зүгээргүй. Юм багштай нилээн хандтай л болтой шүү. Манай багш одоо 10 жилийн ханд нэг залуу, хамт ажилдаг мөртлөө аниулсан нэг залуу, нэмдэд бас өөрийн крашлдаг нэг залуутай айлуулаад авлаа. Ганц анд нь энэ захирлыг крашлж ядж байгаа бас нэг багш хүүхэн хажууд нь дагажгүйгээс салдгүй. Манай юм багш тэрийг тоож байгаа чинжаалаа. Яаж байгаа нөгөө сэтгэлээ хичээлсэн багш нь хариу өгөөгүй болохоор бас тэрүүхэн дэндээ хурган гуниглаастай. Харин хажуудгаа анд нь овоос сэргэлээ юм аа. Урдуур хойгоор багш нартай ярьж гүвсээр байгаа захирлыг ураал бөөндөө хоолнд орохоор болоод авч байгаа. Цаатхан ч бас битүүхэн юм багш нь ирэх юм болов уу гэж харуулдаастай. Нөгөө амт нь энд эцэг эхчүүдтэй уулзж өгвөл түмэн завгүй. За нөгөө зөвлөлийн багш нараараа хоол идэнэ гэсэн нь хаваар нэг газар аваа барыг сургуулийн бүх багш хүрээд ирж. Захирлыг ирнэхээр эмэгтэй багш нар шууралдаал, юм багшийг ирнэхээр дадлагын багшаас авахуулаад шинэ хүмүүс хүрээд ирж л дээ. Тэгсэн гол хоёр хүн байдгүй. Өдөр уулзах гэж ирснийг сурагчийн ээж бүр хамаг амьдралаа яриад өөлж унжаа суудсан тараадгүй. Багшийг тарахгүй болохоор захирлаас харуулж суугаа гардгүй. Манай хоёрыг очих гэсээр байл эхнээсээ тэнд хүмүүс тасарч унаал эхэллээ хөрхий. Ингээ нэг юм ашгүй нөгөө салж өгдгөө сурагчийн ээж нь гарч юм багш бөө стресс болсон амтан гараад ирлээ.
Цаатгыг шин шууд харих гээл алхаж байхад ард нь манай Заки багнар руугаа залгаад оцгоо боллоо өдргээл яриад байгаа шүү дээ. Тэгсэн юм багш гинт арх humаар санагдаад зүгөө өөрчлөл нөгөө өдрөгөө явахаар болчихсон тэр. Тэгэнгүүтэл саяхан очихгүй өдргээл ярь тусаагүй байсан Заки маань шууд өгөө буцааж тэр. Ингээс замдаа жаалж л үг хайлцаастай нөгөө өдөрөө очихоор л боллоо. Хэрэлдэн барин оцсон хойно нөгөө чухам ажлын шугамаар уулзалцсан багш нар нь эд халцаа элдв балаа юм ярьдаг дээрээ тавьцгаацсан сууж байна. Мань юм багшийг мөрөөрөө сууж байхад нэг бол ажлынхан залуутай холбоол, нэг бол шин Закитай холбоол байцуг харахгүй болгож байна өө нэрэ. Нөгөөх нь согтуу юмнууд донд хамаг ураа бараал агаар амьсгалах гээл гараад ирлээ. Хүй тэгсэн нөгөө сэтгэлээ хэлжлээд хариу өгөөгүй багш нь дагаад гараад ирж байна. Ардаас нь манай Заки шилэв татаастай. За энэ ч одоо юм багш маа баг хостой болох гээд байна уу да яах гэж байна. Ямар ч тач нөгөө багш нь дагуулж яваад цэнийг минийг авч өгвөл овоо байна. Мань хүү ингээ удаан хүлээсээ хариугаа авах нь өнтер гэл баг баярлцсан яваад байгаа юм чи. Тэгсэн нөгөө багш нь шаал өөр юм яриад унсуу байхгүй. Энэ хоёрыг ингээл яриад байж хооронд нь манай сог захирал тамхи татах санаатай гараал ирсэн байсан байхгүй юу. Тэгснэ нөгөө хоёроо хараад ухсгийгээл нуугдаад авлаа. Харин нөгөө багш овоо нааштай хариу хэлэхнүүдэ гэсэн чинь бүр тэнэгтдэг байна шүү дээ. Уг нь юм багшийг сайн бүсгүй сайханч бүсгүй дэргэжсэн аа. Гэтэ чи надад гоёдноо ухаан нэлмэж иргүүттэй. Яг өөрөө жаахан нас тогтцсон хүн болохоор тэрэндээ санаа зовоолох шиг байгаамаа. Ямар ч тач энэ хоёр ингээ бүтгээр эргүүл боллоо. 10 жилийн краш нь нүдэн дээр нь хаягдчихаар манай Закитинд хөмхийгөө зуунаа. Эвтэйхэн татгалзаа хэрэг сонсон юм багш маань энд хаг уйлаастай. Ингээ хэсэг ганцаараа тайвширч байгаа л орыг л нөгөө багшаа арай гэж л орууллаа. Энэ хооронд ч манай Заки нөгөө буландаа байгаа л байгаа штэ. Өөлж тусан юм багш ядж байгаа яг Закиг чиглээ алхаа унлоо. Цаатга нь ягаад ч юм улам хойшоо зүгтааж яваал гудамн тайсан хөвн рүү бөксөрөө яваа орчноо чаавас. Тэрүнгээр нэг төс тас төмбөн шанаг болол унж байгаа штэ. Тэгснээягаач гарч чадахгүй байсан болохоор сайхан зүгтаад байсан юм багшаа дуудлаа да. Нөгөөх нь хурж ирснээ хүний яриа нууцаар сонсон байна гэл бөөн уур. Гэхдээ тэгээ манай Закигийн түргүү уртаа гэлхүү санаандгүй сонснооч тайлбарлахгүй байж өөдөөс нь шууд уурлаа. Тэр нэг юм чамааг яд хийм мэдрэгэл байгаа ш тас. Өмөрөөд байгаа мó хэрэлдээд байгаа мó бүү мэд. Ямар ч цаатгах нь хувингаас нь гаргаж өгөхгүй уурлаа л явчлаа. Ах маань харин тийчгэн нэг юм арай гэж гарч ичээл бас буцаа нөгөө уужсэн газар руугаа яваад байгаа ш. Үлдсэн хэд нь элдэв шалдав юм ярьж дуусаад одоо бүр илээ балаа юм яриа эхэлчих. Эдний сургуулийн хашаанд нэг мод идэм байна л да. Нэг жил цэцгэлээл дараа жил нь өнжөө явд ингэн. Тэр мод цэцгэлсэн жил хүүхдүүд шалгалтаа сайн өгөөл амжилтаа төгсдөг. Харин цэцгэлээгүй жилд нь ташраараа муу наавд ингэнэ. Энэ бүр багш нарын дунд мухар сүсэг болоо үлдсэн заяа. За тэгээд тэр мод нь сүүлийн 4 жил огт цэцгэлээгүйгээ сурагчдынхаа ирээдүй санаа зовоол байгаа юм байна л да. Ганцхан юм багш л хүүхдүүдийн дүн ягараа ганц модноос болд ингээл эсэргүүцтэй сууж байна. Тэгсэн Заки орж ирвүүгүй юу шууд өгөн дээрэн дөрөвөл хэрүүл гаргаад ирж байгаа юм чаа. Сүүлийн 4 жил цэцгэлээгөө мод 5 дахь жилдээ цэцэг урган урахгүй гэл хэрэлдэж өглөө. Тэгснээ бүр бооцоо тавиад унсав. Мань хоёрын бооцоог сонсоод тэнд тасар зүгхэн цочиж босч ирэл буцаад унтж байгаа шүү дээ. Бооцоо нь юу байсан бэ гэхээр юм багш ялбал сог захирал суудлаасаа буун, Заки ялбал юм багштай уурхна гэж авсан. Ингээ хэсэг хэрэлсэн чи юунаасаа айдын болол бооцоо тавилаа та. Ганц модноос барыг хүний амьдрал шийдэгдэх нэ гэж удаа. Үүндээ зэрэгцэл нөгөө 10 жилд бас бооцоо тавьсан үе рүү буцаж байна. Манай хүн тэгэхэд зүгээрш нэг үерхийгээ хэлчихээг юм байна штэ. Нилээн удаан бодсны эцэст юм живондоо амар сайн болсноо ойлгол тэгж хэлсэн юм байна. Тэр үед юм багш сэтгэлээ хэлжлээдээс хүүдээ бүр хардаж гүгэл байсан штэ угаасаа. Ямар тач энэ удаач бас зүгээр нэг бооцоо болгоод үерхийгээ хэлчихээгүй л ах. Эхний хоёр ангиасаа л дүүлэн шуугаан зодоонуудын ахлах сургуулийн хайр гэл хамаг юма харуулсан хоёр маань цаашдаа хэр их хэрэлдэх юм байгаа юм бол доо. Нөгөө модон цэцгэлэхнүү яах нь гэдгийг та нар маань Scam-Media Go+-аас хүлээн авч үзээрэй. 10 жил нөгөө хэрэлцээр байгаа сууц хоёр гэдэг нэр үнэн бах те. Scam-Media Hot Series багцтай боллоо. Дайсны хайрл. 100 дурсамж. Давталтын бүлэг. Вонгон хатан гэх мэт сэтгэл шингэж үлдсэн хуучны хитүүд мөн хамгийн сүүлийн зурлуудаар дүүрэн Hot Series багцад сар бүр шин зурлууд тогтмол нэмэгдэх тул багцаа идэвхжүүлж шилдэг кино зурлуудын ертөнцөөр аялаарай.